За өнөөдрийн Библийн хэсгийн 51-р эшлэл буюу Лук номын 20:51-ийг харцгаая. Тэгээд тэр тэдний хамт явсаар Назарт ирж өгөнд нь дуулууртай байлаа. Тэ маш чухал үг байна. Бүтээгч бурхан хүн болоод Мариагийн өвөрт Йосепийн хүү болж өсөнгөө тэр эцэг эхтэй дуулууртай байсан гэж байна. Ийхүү бурханы зан чанар бол хүндэтгэдэг зан чанартай. Та бүхэн чуулган дотор харилцан хүндэтгэх хайрлах сэтгэл байхгүй бол бид нар хамт олныг бий болгох боломжгүй. Сатаны оролцоонд хуурдахгүй тулд бурхан өөрөө хүнд дуулууртай хандсан. Хүнийг хүндэтгсэн. Бурханы хүү Мария Йосеп хоёрт Есүс дуулууртай, өгөнд нь дуулууртай байваа гэж байна. Тэр үед тэр Мария буюу эх нь энэ бүх үгийг сэтгэлдээ хадгалсан гэж байгаа. 51-р эшлэлийн сүүлийн хэсэгдэр энэ бүхнийг эхэн зүрхэндээ нандинан хадгалж байв. Тэгээ Мариагийн хувьд ч гэсэндээ бурхны илчлэлтийн дагуу хүү төрүүлээд тэр хүн бурхнаас ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд одоо тэр бурхны хүү болох бурхны явж байгаа зүг чигт өөрийгөө чиглүүлэхээр шийдвэр гаргаж байгаа гэсэн үг юм. Тиймээс Мария бурхны үг биелээ олж байгаа үйл явцыг харсан билээ. King David International сургууль скуулийн агскуулч гэсэн Лук номын 20:49-ийн дотор байгаа. 2:49 дээр харах юм бол Есүс ингэж хэлсэн байна. Та нар юунд намайг хайсан юм бэ? Эцгийнхээ гэрт байх ёстой минь мэдсэнгүй юу гэсэн байна. Есүс сүмд байгаа өөрийгөө эцгийнхээ гэрт би байх ёстой гэж хэлсэн байна. Бидний хүүхдүүд эцгийнхээ гэрт байх ёстой гэдгээ мэдэн тэрхүү чуулган дотор үр хүүхдүүд чинь өсгөгдөх юм бол тэд хожим дэлхийг эзлэх болно. Хүмүүс ихэвчлэн цуглаанаас явуулж байгаа сургуулийн үйл явцыг явсан ч болох, яваагүй ч болох хувиар шиг сандаг байгаа. Бурхны гэр болох цуулганд хэрвээ үр хүүхдүүд чинь өсөх юм бол гарцаагүйгээр тэд дэлхийг удирдах, эзлэгч болох болно. Тэгээд Есүсийг тухлаарч бид 49-р эшлэл дээрээс харах юм бол Лук 20:49 дээр эцгийнхээ гэрт байх ёстой гэдгээ мэддэг байсан. Есүсийн өсөх үйл явцын талаарх хэсгийг бид өнөөдрийн Библийн ишлэлээр дамжуулан харж байна. Лук номын 2:52 дээр энэ болгоныг дүгнэлт Есүсийн өсөх үйл явцыг дүгнэн хэлэхдээ Есүсийн мэрэгэн ухаан бие хаа өссөөр байсан агаад Бурхны хийгээд хүмүүсийн таалал түүнд байлаа гэсэн байна. Еврей номын 4:12 дээр хэлэхдээ Бурхны үг амьд бөгөөд итвэхтэй гэсэн байдаг. Бидний үр хүүхэд яагаад Бурхан эцгийн гэр дотор өсөж торних ёстой юм бэ гэвэл үхлийн хаалга дийлэхгүй тэр газар бол чуулган учраас үхлийн хаалгач дийлж чадахгүй Бурхны чуулган дотор, Бурхны гэр дотор таны хүүхэд өсөж торнож байж
хамгийн зөв өсөн. Тэгээ бидний мэдэж байгаачлан сатан Эден цэцэрлэг дотор могоон дүрт хувиран ажиллаж байсан. Эден цэцэрлэгт байгаа могойг ашиглан сатан Адам, Еваг тэдний үр хүүхэд болох Каин, Абелигч маш тийм гунигт түүхэнд унгаасан. Цүлд Израилаас чөлөөлөгдсөн байгаа Израильчүүдийг цүлд байх үед сатан тэдний дотор гомдол хагарлыг тарьсан. Та чуулганд явангаа эсвэл та энэ дэлхий дээр ямар нэгэн ажил хийнгээ. Тэг үргэлж нөгөө нэг гомдлолоор дүүрэн байдаг байгаа бол сатан оролцсон байна гэдгийг хурдан хүлээн зөвшөөрөөд сатаны ажлыг нураасан өдөр болоосаа гэж өрөөж байна. Израиль цүлд байсан израильчуудад шалгаагүй үргэлж тийм гомдол ярддаг сэтгэл дундуур амьдралтай хүмүүсээр дамжуулаад израильчүүдийг сатан бүдрүүлэхийг хүсэж байсан хийгээд тэрхүү сатаны оролцоогоор 10 хэдхэн хоног туулах замыг израильчууд 40 жил туулахад хүрсэн билээ. Хоошлогдох гэж байгаа шүү дээ. Сунгагдах, хүрэх газартаа хүрэх цаг сунгагдах. Бидний амьдрал яг тэгж хойшлогцоор байна. Тэг сатан энэ цагт яаж ажиллаж байгааг бол тийм өв хөрөнгө, эд баялаг, хураах. Тэр байдлаар бидний явах замыг үргэлж хойшлуусаар байгаа. Тэг хүмүүс ингээд цуглуулж тавьчаад хэргэлдэггүй. Цуглуулж агаад өгчдөг хүмүүс байгаа. Тэг юу ч гоо энэ төрсэн хүмүүс өгтлээ зүтгээд тэгж их хураасан бол тэр хэмжээсээ хэрэглэх хэрэгтэй биш гэж. Эд баялагын хаалмаас одоо юм 6 цэнгэлийг л хөөцөлдөж амьдардаг хүмүүс бий. Тэгээ тийм хүн нь одоо хуурамч шашин буюу нэг юм ерөөл хүсдэг итгэлийн замаар явсаар байгаад энэ амьдралынхаа үүдийг хаадаг хүмүүс олон бий. Өнөөдөр Бурхны болон хүмүүсийн өмнө хайрлагдсан хүү болох Есүсийн талаар өнөөдрийн Библийн ишлэл бидэнд хэлж байна. Бурхны нэгүслийг эвэлийг авахд хүний бодол санаа маш чухал байдаг. За онгон бүсгүй Мариагаар дамжуулан Эхлэл 3:15 намлагдсан байгаа тэр Месиа ирсэн байгаа. Харин тэр Мария Есүсийн талаар илүү сайн мэдэж байх ёстой. Одоо өөрөө Есүсийг төрүүлсэн учраас байх ёстой байсан ч гэсэн түүний талаарх бодол санаа гүнзгий суйрлагдаагүй байсан үе бий. Тэгээ Мария тэрхүү одоо Есүс яаж амлагдаад төрсөн бэ гэдгийг Мария хинээс ч илүү сайн мэдэж байгаа. Тийм болохоор тэр Есүс хинбэ гэдгийг ч Мария уг нь хинээс ч илүү мэдэж байх ёстой байсан. Тэр одоо амлалтыг хүлээж аваад Мариагийн дуулсан байгаа магтаал Лук намын 1:46-аас гардаг байгаа. Лук 1:46-г харцгаая.
Мариагийн дуулын талаар гарчаар магтан дуулын талаар гэ Мария магтан дуугараа дамжуул нь юу гэж өчөж хэлж байсан байг үү? Сэтгэл минь эзнийг дээдэл минь. Солонгос хэл дээр болохоор сүнснийхээ эзэн магтаалыг өргөе гэж уг нь хэлж байсан байгаа. Харин 12 жил өнгөрсний дараагаар өнөөдрийн библийн ишлэл дээр Есүсийг зүгээр л нэг хүүгээ гэж бодож байгаа. Тэр одоо сүнсний минь эзэн гэдэг тэр итгэл нь байхгүй болсон байсан байгаа. Тэгээд бид Лук намын 1:46-аас хойш харж байгаачлан тэгээ бурханыг магтъя, тэгээ бидний төлөө ирэх бурханыг магтъя энэ гэсэн байсан байгаа. 47 дугаар эшлэг. Одоо эзний аврал миний одоо сэтгэл минь эзний аврал баярлна гэсэн байгаа. Тэгээд миний аврагч хэлсэн байсан шүү дээ. Харин 12 жил өнгөрсний дараагаар Есүсийг зүгээр өөрийнхөө хүүхэд гэж үзээд тэгээд хүүхдээсээ эцэг эх шиг хүүхдээ өөрсөнд нь эцэг эх шиг хандахыг шаардаж байгаа. Тэгээ хүний бодол санаа өөрийн мэдлгүй махан биеийн дагуу өөрчлөгддөг байгаа. Бидний бодол маань л одоо сүнслэг тал руу өөрчлөгдөх юм бол бүх зүйл шийдвэрээ олох болно. Тэгээ 48 дээр гарч байгаа. Луг 41:48 дээр сарах юм бол тэ өөрийнхөө талаар Мария хэлэхдээ би бол хүмүүс намайг өрөөгцөн эмэгтэй гэж хэлэх болно. Би одоо аврагчийг төрүүлдэг энэ гэсэн үг нь тэр итгэл дотор байсан байгаа. Харин 12 жил өнгөрсний дараагаар өнөөдөр Луг намын 2 дугаар бүлгийн 40 эдгээр хөсгөө дээр шал өөр утга гарч байгаа. Сатан ийхүү хүнийг хоронхонч зүгээр орхидоггүй байгаа. Тиймээс анхны хайраа бүү Марта гэж Библи сануулдаг. Луг намын 1:46-аас хойш уншицгаая. Мариагийн магтаалыг. Мария сэтгэл минь эзнийг дээдэл нэм, сүнс минь аврагч бурхандаа баярлаа. Учир нь тэрээр шивчнийхаа дарууг олж харсан билээ. Харагтун энэ цагаас хойш намайг өрөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно. Учир нь хүчит нэгэн нь миний төлөө агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун билээ гэсэн байна. Хүний бодол тэр үед байсан Мариагийн бодол 12 жилийн дараах Мариагийн бодол санаа өөрчлөгдсөн байна. Тиймээс хүний бодол санаа маш чухал байгаа. Тиймээс Библи махан биений бодол санаа бол үхэл гэж хэлсэн байдаг. Өнөөдөр Бурхны сүнсний бодол таны дотор оршоосай гэж өрөөж байна. Өнөөдөр таны бодол үхлийн хаалга намайг дийлэхгүй, би Тэнгэрийн ханчлалын түлхүүрийг авсан гэдэг бодол хэрвээ танд байна гэвэл та тасралтгүйгээр ариун сүнсэн дотор залбирал дотор амьдарч чадах юм. За Луг 1:50-ыг харцгаая. Өршөөлн түүнээс эмээгчдэд үеэс үед байх болно. Ингээ Бурхны өршөөл болон үеийн үед урсаж ирсэн амлалтын улмаас өнөөдөр би аврагчийг тээсэн гэдгээ Мариагийн хүлээн зөвшөөрч байгаа Магдалины дуулал байна. Эхлэл номын 22:18 дээрээс харавал Эхлэл 22:18 дээр
чиний үр удмаар дамжуулан бүх үндэстэн өрөөгднө гэсэн. Энэ нь чи Бурхны үгэнд дуулууртай байсны улмаас юм а гэж гэсэн байна. Тэгээ үгэнд дуулууртай байх бодол санаа миний дотор л байх юм бол өөр асуудал болох зүйл үгүй. Таны бодол санаан дотор өнөөдөр юу ингэж аяглагдсан байна вэ? Бүх асуудал дууссан гэдэг тэр үг тамгалагдсан байгаа бол тэр Бурхнаар өрөөгдсөн нэг юм таны бодол санаан дотор аяглагдсан, тавгалагдсан зүйл юу вэ? Бид бол Бурхны хүүхэд гэдэг итгэл мөн үү? За тэгээ өнөөдрийн библийн ишлэл хэрэгж очих юм бол Мария уг нь бол эзний магтын эзэн дараа гэж байсан хүн маань Лук номын 20 дугаар бүлэг дээрээс харах юм бол Иерусалимаас буцаж яваад нэг хонсны дараагаар Назар хүртэл бараг хурж байх үедээ хүүгийн алга болсныг Есүсийг алга болсныг мэдээд Есүсийг олохоор буцаж Иерусалим руу явах тэр зам Мариагийн хувьд үнэхээр төвхтэй уцаарламаар уур хурмаар байсан байх. Тэг бүтээгч Бурхан хүний дөрөөр өөрийнх нь хэвлийнээс төрсөн байж гэсэн тэр үннийг Мария арцсан байлаа. Тэгээд гомдол тэг хүн хэрвээ тийм байх юм бол гомдол, сэтгэлийн шарах, уур уцаар сорилтонд орохоос өөр зүйл байхгүй. За 12 жилийн өмнө Мариагийн Есүсийг тээх үеийнхаа Мариагийн магтаалаас дахин харах юм бол нэгдүгээр Лук 1:51 байна. Хүчит уйлсыг мотортаа тэр бүтээж зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тэр тараасан билээ. 52 дугаар эшлэл. Удирдагчдыг сентинээс нь буулган даруй байгчдыг тэр өргөмжлөв. 53 дугаар эшлэл 1:53 луг өлсөн хүмүүсийг сайнаар бэлхүүлж баячуудыг гар хоосон буцаав. Бурхны аврал энэ дэлхийн дарааллыг өөрчилж чадна гэдгийг мэддэг байсан Мария. Гэнтэй махан биеийн энэ амьдрах орчныхаа өмнө харин хүмүүс амьдрах орчиндөө хүмүүс эсэргүүцэн зогсож чадхаа болдог байгаа. Орчиндоо дарамтлагддаг, орчиндоо нөлөөлөгддөг, орчиндоо захирагддаг. Тэгээд Мария Есүсийг 12 настай болсон Есүсийг хайж олсныхаа дараагаар чи яагаад энд байгаа юм? Бид нарыг зовоож чадахгүй байна ухаантай ухааны юм хэлсэн байгаа. Харин Есүс Лук номын 20:49 дээр хариулж хэлэхдээ би эцгийнхээ гэрт байна шүү дээ гэсэн байгаа. Тэгээд Мария болон Йосефтэй хамт Есүс Назар руу буцаж гэрлүүгээ явсан байгаа. Тэгээ Есүс эцэг эхтэй үйлчилсэн шиг үйлчилсэний адилаар Бурхан бидэнд үйлчлэхээр ирсэн байгаа. Бурхан яг сайн мэдээнд итгэгч даруй нэгнийг өргөмжилдөг, өлсөн нэгнийг сайнаар бэлхүүлдэг гэж Библиэд хэлсэн байгаа. Лук номын 1:54-55-ыг дахин харцгаая. Өөрийнхөө зарц Израиль өршөөлөө бодож тэр туслав.
Бидний эцэг өвгдөд Авраамд болон үр удамд нь үн айлсанчлан үйлдсэн билээ. Мөнхөд үргэлжлэх сайн мэдээний талаар Мария мэдэж байсан гэдгийг бид эдгээр Мариагийн магтаалаар дамжуулан харж болно. Тэгээд онцгойлон 54 дугаар эшлэл дээрээс харах юм бол эцэг өвгөд намлаад хуучингаараа намлагдсан байгаа. Тэр ерөөл одоо биелээ олж байна гэдэг талаар хэлсэн байна. За 2:49 рүү буцаж очивол Есүс одоо тэдэнд юунд намайг хайна вэ? Би эцгийнхээ гэрт байх ёстой гэдгийг мэдэхгүй гэж үү гэж асуусан байгаа. 50 дугаар ишлэлийг харъя. Луг 2:50 руу эргэлж очие. Хэлсэн үгийг нь тэд эс ойлговаа гэсэн байна. Тэгээ юу гэсэн үг вэ гэвэл 12 жилийн дараа Есүсийн хэлсэн үгийг Мария огт ойлгохгүй болсон байдалтай болсон байгаа. Мария Йосеф Мария хоёр. Тэгээ хүн бид ингээд маш амархан тийм хувь хүний сайн мэдээг мартдаг байгаа. За 51-р эшлэгийг харъя. Луг 2:51. Тэгээд тэр тэдний хамт явсаар Назарт ирж үгэндэн дуулууртай байлаа. Энэ бүхнийг эхэн зүрхэндээ нандинан хадгалж байв. За өнөөдрийн үг Есүс Христийн төрөлт хийгээд Бурхны том агуу нууцыг үнэхээр ойлгох тун. Есүс Христ ирснэ гэдэг нь бидэнд бидний бие одоо шинчлэгдэх хэрэгтэй гэдэг дохиог өгдөг байгаа. 20 дугаар Коринт 5:17-д гардагчлан хэрв хин нэгэн Христ дотор байвал тэр хүн үргэлж бодол санаа нь шин бүтээлийн үйл явцын дотор байх хэрэгтэй. Шин бүтээл. Тэ харин хүмүүс махан биеийнхаа хуучин бодлоохоо цар хүрээнээс салж чадахгүй хэвээрээ байсаар байдаг. Тийм болохоор Луг ном 9:23 дээр Есүс дагалдагч нартай хандаад хэлэхдээ та нар эхлээд өөрийгөө өгөөсөг буюу өөрийнхөө энэ хуучин бодол санааг эхлээд үгүйсгэх талаар ярьдаг байгаа. Бүх асуудал дууссан гэжсэн байтал бид үргэлж санаа зовж, шаналан, сэтгэл зовниж, дотор давчурдаг. Тэгээд чуулганд явж байгаа хүмүүсийн хэвийн биш дүр төрх. Тэгээд бид нар үнэхээр шин бүтээл болсон юм бол бид Христийн дотор шинэ хүн болсон гэдгээ хүлээн зөвшөөрч Бурхны хүүхдийн эрх мэдлэр бодож сэтгэгдэн гэж юрой. 1-р Иохан 2:16. Энэ дэлхийгээс ирдэг зүйлс нь дандаа махан биеийн зүйлс хийгээд тэр нь махан биеийн хүсэлд ачаал, нүдний хүсэлд ачаал, амьдралын баяр багтлаас өөр зүйл үгүй гэж хэлдэг байгаа. Эдгээр нь дээр ийм зүйлсэнд дээрээс ирдэггүй, харин энэ дэлхийгээс ирдэгэ гэж хэлсэн байгаа. Дээрээс ирдэг зүйл нь шин бүтээл болсон бодол санаан дотор байх юм.
Тиймээс бид Бурхны хүүхэд болсон эрх мэдэл дотроо байвал юу ууж идэх вэ гэдэг санаа зовлтуудаас ангижран гардаг. Эхлэл 3:15 тэр амин амьсгал нь амин амьсгал нь шин бүтээл болгодог хүмүүсийг тиймээс шин нахиа бүтээл Иохан намын 1:14 Өвгөн махан биелж болж бидний дунд оршин хийгээд бид түүний алдрыг харцгаасан хийгээд энэ эцгийн алдар болон нэгүсээр дүүрэн байсан байна гэсэн байна. Исая номын 11-ийн 9-ийн навчнаас Исая номын 11-ийн 1-ээс харцгаая гинэ. Ийсийн хожуулаас нэгэн нахай гарч үндэснээс нь нэгэн мөчөр жимслэнэ. Хоёрдугаар эшлэл Исая 11:2 Эзний сүнс мэрэгэн ухааны ба ухаарлын сүнс, зөвлөгөөний ба хүч чадлын сүнс, мэдлэгийн хийгээд эзнээс эмээхэн сүнс түүн дээр оршино. Давидыг дүүцсэн байгаа эрүүлийн талаар гарч байна. Давид яагаад хаадын дундах хаа юм бэ? Шин бүтээлийн бодол санаа. Өнөөдөр шин бүтээлийн бодол санаан дотор та байна уу? Аль эсвэл өнөөдөр өдрийн хоолн дээр юу гарах бол гэж бодож сууж байна уу? Эсвэл пастор өнөөдөр нэлээд удаан новлох шинжтэй болоо явчлаа да гэл. Тэ аль хэдийн тийм бодлон санаа нь тийм байдалтай байна уу? За нэг шинэ бүтээлийн бодол санаан дотор байсан байгаа Давидэд Исая 11:2 дээр гарсанчлан эзний сүнс мэрэгэн ухааны ба ухаарлын сүнс, зөвлөгөөний ба хүч чадлын сүнс, бидний хийгээд эзнээс эмээхийн сүнс өгөгдсөн гэж байгаа. Ариун сүнсний дүүргэрэлтийг авсан нэгэн гэсэн үг юм. Есүс бяцхан 12 настай нэг жоохон хүү шиг харагдаж болохч Иохан 1:18 дээр харахтаа тэр нь Бурхны өврөөс гарсан гэж байгаа. Иохан 1:14 дээр үг нь махан бие болтолсон хийгээд бидний дунд оршсон хийгээд бид түүний алдрыг харцгаасан. Энэ нь эцгийн цорын ганц хүүгийн алдар хийгээд нэгүсэл болон үнээр дүүрэн байсан гэсэн байна. Харин өнөөдрийн Библийн хэсэг дээр Йосефийг төрүүлсэн эцэг эх болох Мария Йосеф 2 Есүсийг төрүүлсэн эцэг эх болох Мария Йосеф 2 махан биеийн бодол санаагаар дүүрэн байсан байна. Эзэн бол Христ амьд оршигч Бурхны хүүмөн. Ром 8:1-2 дээрээс харвал харин эдүүгээ Христ Есүс дотор байгаа нэгэн ямар ч ял байхгүй. Тэгээ би ямар ч ял байхгүй гэсэн бодол дотор бид амьдрах хэрэгтэй. Христ Есүсийн доторх амийн болон ариун сүнсний хууль нь нүглийн болон үхлийн хуулиас намайг чөлөөлсөн гэдэг бодол дотор тэгээ би чөлөөлөгдсөн гэдэг бодол дотор байх нь шин бүтээлийн бодол санаан дотор байх явдал юм. Тэгээ бидний бодол санаанд шин бүтээлийн бодол санаа байхгүй учраас бид нар Бурхан амьд оршин байна гэж боддог гэдэг хэрнээ эсвэл мөргөл 7 хоног болгон ирдэг хэрнээ бодол санаан дотор минь яг хуучин шиг сэтгэлгээ байна.
Бидний үннээр болон сүнсээр мөргөл өргөхөд саад болдог. Сатааны ажлыг тэр даруй тосон зогсоох үед Бурхан бидний мөргөл хүндэтгэлийн дотор оршиж түүнийг хүлээн авдаг. Илч Паул Христийг ухаарсныхаа дараагаар Ром 12-ын 1-ээр хэлэхдээ ийм дахдуунаараа өөрсдийн биеийг тааламжит анхлан тахил болгон Бурханд өргөхтөн гэсэн байна. Амьд ариун тахил болгон Есүс бол Христ, бид бол Бурханы хүүхэд. Бүх асуудал дууссан. Сатанаа зайл, ариун сүнсний дүүргэлт, дэлхийн илгээлт. Тэгээ энэ итгэл доторх мөргөл, энэ бодол санаагаар мөргөл өргөх. Харин бидний заримынх нь бодол магадгүй өдрийн хоолны газар, өдрийн хоол идэх хоолны газартаа бодол санаа минь очсон байгаа байх. Тэ мөргөл дуусны дараа хоошоод амтархан хооллохын тулд өнөө тэр бодол санаагаа Христийн нэр захируулан мөргөлдөө амжилт гаргаасаа гэж хүсэж байна. Лук 2:52-ыг дахин харах юм бол хүмүүсийн болон Бурханы тааллыг олсон амьдрал. Тэг хүмүүс Бурханд хүндэтгэл өргөхгүй байна. Йосеф Мария хоёр ч гэсэн зүгээр эцэг их гэсэн тэр бодол дотор л байна. Тэгээд энэ хүү алга болчлоо шүү гэсэн бодолдоо л хүлэгдэж тэгээ Есүсийг хайж ийш тийшээ тэнд явсан байна. Хайж явсан байна. Бид бол Бурханы хүүхэд гэж хэлчихэд тэгээд чуулганаас биш итгэлийн газраас үл итгэлийн газраас Есүсийг хайж байсан байгаа. Эзэн бол Христ амьд оршиж Бурханы хүн мөн гэсэн хэрнээ айдас санаа зовлтон дотор Есүсийг хайж ийш тийшээ хөлбөрчгүйж явна. Бодол санаантай нэдгэрлийг хүлээн аваасаа гэж юрөөе. За ямар ч байсан Есүс тэгээд Мария Йосеф хоёр Есүстэй уулзаад Есүсийг дагуулад Назар руу буцаж явсан байна. Тэгээд Мария болон Йосефийн үгэнд дуулууртай байсан буюу тэдэнд үйлчилж амьдарсан.
Өнөөдрийн Библийн дараалал Лук номын 41-ээс хойш харах юм бол Мария, Йосеф хоёр буюу Есүсийг төрүүлсэн эх нь дээгүүр өнгөрөх баяраар мөргөл өргөхөөр сүм рүү явдаг. Тэгээ Есүсийг дагуулж явсан байгаа. Гэхдээ жинхэнэ тэр дээгүүр өнгөрөх баярын бурхныг тэд бурхан болох Есүсийг тэд танихгүй байсан байгаа. Есүс бол Христ гэчгээд сатаны ажлыг нураадгүй. Дээгүүр өнгөрөх баярын дотор Пентекостийн баяр бүх баярууд хамаардаг байгаа. Уг нь тэр нэг дээгүүр өнгөрөх баярын үеэр дээгүүр өнгөрөх баярын эзэн болох Есүстэй хамтаага Мария, Йосеф хоёр хамгийн их өрөөлийг эдлэх ёстой өдөр байсан ч гэсэндээ Есүсийг алга болгосон гэдгээс шалтгаалan хамгийн их сэтгэл духгүй өдрүүдийг өнгөрөөсөн тийм хүмүүс болж хувирсан байгаа. Өнөөдрийн Библийн хэсгийн гол агуулга нь юу вэ гэвэл Есүсийг алдаад эргэж олж байгаа үйл явц буюу эмэгтэй өнгөрөөдөн болох бидний аврагч болох Есүсийг орхигдсон байгаа. Тэр үйл явцын талаар гарч байна. Алдсан орхисон. Энэ цаг үеийн бодит байдал махан биеийн бодол санааныхаа улмаас орж байгаа байдал. Ром номын 8:6-7 дээр махан биений бодол санаа хичнээн хорон мууэ гэдэг талаар илэрхийлэн хэлдэг байгаа. Тэг үхэл гэсэн байна. Ром 8:6 махан биений бодол санаа бол үхэл гэсэн байна. Бид итгэлээ буюу Есүс Христийг орхих, алдах юм бол тэр нь үхэлээ гэж байгаа. Хэрвээ алдахгүй юм бол Ром 8:7-оор сахин харвал махан биеийн бодол санаа бол Бурхны дайсан хийгээд энэ нь Бурхны хуульд захирагдахч боломжгүй гэсэн байна. Марк 8:10-45 дээр хүнийг өөрчлөхийн тулд биш харин үйлчлэхийн тулд ирсэн юмаа гэсэнчлэн Есүс Мария, Йосеф хоёрын үгэнд дуулууртайгаар тэдэнд захирагдсан байгаа. Марк 45 дээр өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн Есүсийн талаар гарч байна. Есүс надтай хамт байсаар байгаа байтал бидний энэ махан биений бодол санаа
Бидний Есүсээс үргэлжид тусгаарлуулдаг. Тэгээд мөргөлийн минь байр сууринд Есүс Христ үгүй. За би бинийг харъя. Махан биеийн бодол санаа. За тэгээд Есүсийг алдсныхаа дараагаар 4 хоногийн дараа сүм дотор Есүсийг олсон байгаа. Луг 2-ын 46-47 харцгаая. 3 өдрийн дараа түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож мөн тэднээс асууж байхад нь олжээ. Түүнийг сонссон бүхэн ухаан болоод хариултыг нь гайхаж байлаа. Мари Йосеф хоёр Есүсийг сүмд олоход болж байсан үйл явдлын талаар гарч байна. Есүсийг бүү алба. Тэгээ Бурхны өршөөл нэгөөсөл нь амлалтын үг төвтөөгөр чуулганд одоо ч үргэлжилсээр байгаа гэдгийг бүү мартахтун. Тэр сатаанд алдагдсан бүх зүйлийг минь Бурхан сэргээж байж энэ нь боломжтой. Тийхүү дуулууртай байдал дотор Бурханы болон хүмүүсийн өмнө тааллыг олох бодит байдал бий болдог байгаа. Нэгүслийн үр жимс гэж юу хэлэхээ бол Бурханы чумд хүмүүсийн чумд хайрлагдахаар байдалтай болох явдал. Бодол санаагаа шинчлэн өөрчлөгдөн. Шинэ бүтээлээр тэр бол ингээ хойч үе минь Луг намын 2:52 дээр Есүс мэргэн ухаан болон бие бэлдар нь өссөөр байсан хийгээд хүмүүсийн болон Бурханы тааллыг олсоор байлаа гэсэн байгаа. Хосууд хөгшөрсөн ч салдаггүй шалтгаан нь би тэр нөр ингээд хайрлагдахаар би бинээсээ хайрлагдахаар зүйлийг олж харах боломжтой учраас юм, хардаг учраас юм. Тэгээ нэг Бурханы өмнө
хүмүүсийн өмнө хайрлыг хүртдэг нэг хүн бол өөртөөгөө болон энэ дэлхийдээ хийгээр сатаандаа сүнслэг тэмцэл хийдэг хүн юм. Дахин Христийг алдалгүйгээр өөртөөгөө хийх сүнслэг тэмцгэлдээ түүний нэрийг хэрэглэхтэн. Орчин нөхцөл дотроо Христийг алддаггүй нэгэн, орхидоггүй нэгэн, үнэхээр хайрлагддаг нэгэн болдог. Сатааны өгдөг бодол санааг Христийн нэр дуулууртай захируулдаг нэгэн, бусдад болон хүмүүст хайрлагддаг нэгэн болдог. Хожуул тэд нэг шин нахиа хожуулаас шин нахиа гарах талаар Исая номон дээр хийсэн байгаа шүү дээ. Үхсэн мод юм шиг таригдсан тэр модны хожуулаас шин нахиа ургаж байгаа тэр ерөөл хамт байх болтугай. Тэгээд бид дээгүүр өнгөрөх баярчил бол оролдог хэрнээ ивэл Есүс Христийг мартаач ивэл нэгүслэлийнхаа байр сууриас холдсон байдалтай бүү байгаасай. Библи бодит үг учраас та бүхний Христийг бүү алдаасаа гэж өрөөе. За ямар ч байсан Йосеф Мариа хоёр Есүсийг алга болсныг мэдээд тэгээд Есүсийг хайж сандарч гүйж аль эсвэл уурлаж бухимдалгүйгээр тэр бол Бурхны хүү, тэр бол Есүс, тиймээс түүнийг залбирал дотор түүнийг зүү гадраас хайцгаая хүлээцгээе гэж хэлсэн бол хамаагүй амар байх байсан. Харин тэд ингээд одоо би бинийгээ хараад үйлдэл итгэл эргэлзээ уур хилэн янз бүрийн зүйлсүүдийн сэтгэл хөдлөлийн тэр зүйлсүүд бий болж байгаа. Тэгээд тийм байдалтайгаар сүмд очисон чинь тэр сүмд тийхүү дахин Есүсийг харсан байгаа. Бурхны хүү Есүсийг. Бурхны хүү Есүс тэнд 12 настай Есүсийн үгийг тэнд байсан Иерусалимын алдартай цүмийн багш нар сонсож байсан байгаа. Тэд Есүсийг замдаа алдчихад сүмд ирээд түүнийг дахин олсон байгаа. Тэгээд Бурхны үгэнд бид дуулууртай байвал хүмүүстэй харилцах асуудалтай хүмүүстэй харилцах харилцаандаа ч маш тийм итгэмжтэй ханддаг байгаа. Тэгээд бид үг болон залбирлын тэр хуваалцах цаг дээр
хуваалцах тэр байр суурин дотроо байх үед хүмүүсээс хайрыг хүлээдэг нэгэн болдог. Тиймээс бидний бодол санаа шин бүтээлийн байдалтай байх хэрэгтэй. Тэгээд бодол санаагаа шинжлэн өөрчлөгдөн Есүс бол Христ өнгөрсөн одоо ирээдүйн бүхий л асуудлыг минь загалмай дээр дуусгасан Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд хийгээд Христийн сүнс байгаа учраас би Бурхан эзнийг эцэг минь ааваа гэж дуудаж чаддаг хийгээд энэ дэлхий дээр би Бурхны хаанчлалын өв залгамжлагч болсон Бурхны хүүхэд мөн. Тиймээс би амьдлын дараах үг болон алсын харааг даган түүнийг хэрэгжүүлэх болно гэсэн итгэл дотор байх үед ариун сүнс надтай үргэлж хамт оршин ажиллах болно. Асуудлуудын дундаж Бурхан бидэнд хариултыг, ерөөлийг өгдөг нэгэн мөн. Сатана зайл надад Христийн эрх мэдэлийг өгсөн. Тиймээс өнөөдөрч маргааш тэрний цараах өдөрч би ариун сүнсэн дотор дүүргэгдэх болно. Ариун сүнсний дүүргэлтийг хүлээж авсан нэгэн дэлхийг энэ дэлхийг өөрчлөхийн тулд босон зогсдог. Тиймээс дэлхийн илгээлтийн энэ аян дотор бид хамрагдан алхдаг. Үнийг буурах. Мөргөл өргөчхөд Есүсийг итгэлээр орхичих юм бол хаа байсан өөр тийшээ бууж явснаа буцаж ирэх хэрэг гарч байгаа шүү дээ. Дахин нэг удаа Есүсийг дахин гэж хэлэхэд гараг өрөөл энэ төр байгаасаа гэж өрөөж нь хамт залбирая. Мөнхийн Бурхан эзэн минь танд баярлалаа. Өнөөдөр би оюун санааны өсөлт хийгээд сүнслэг өсөлтийг өөрийнхөө хүүхдүүдэд өгж байгаа Бурхан танд баярлалаа. Одооноос бидний бодол санаа Бурханыг дамжуулдаг мэрэгэн ухаанаар өөрчлөгдөх болтугай. Тиймээс бид нэгүсэл дотор махан биенийхөө өсөл доторч сүнслэг өсөл доторч сайн мэдээний төлөөлөгчөөр энэ дэлхийн бүхий л үс үндэстэн хийгээд сайн мэдээ хүрээгүй 5,000 үндэстэнд сайн мэдээг дамжуулах нэгнэр та намайг энэ ивэл нэгүслийн байр суурин зогсоосонд үнэхээр талархаж байна. Христийг алдаж орхигдуулахгүй амлалтын гэрээний хүмүүс байж хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх чадалтай хайрлагдсан хүмүүс болгон биднийг өсгөх болтугай. Ямар асуудал донд байсан ч Бурхны өмнө шин бүтээл, шин амийн гэрчлэл дотор уулзсан хүн бүрээ дахин сэргээх хаант эрх мэдэл, тахилчин эрх мэдэл хийгээд зүнчин эрх мэдлээ хэрэгэлдэг ариун сүнсний дүүргэлттэй хүнээр амьдруулах болтугай. Есүс Христ бол үхсэн итгэл биш учраас үхлээс амьсан Христийн амьд итгэлээр дамжуулан өөрийгөө сэргээж, хуршүүдээ сэргээж, улс үндэснээ сэргээдэг Христийн гэрчлэгч болгож өгөөч. Бидний өргөж байгаа мөргөлийн дотор энэхүү амлалтын гэрээнийхээ байр суурин дотор бид Христийг алдаж орхигдуулалгүйгээр үргэлж Христийн дотор дахин босгогдож Христийн дотор шинэ бүтээлийн түүх эхлэх болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.